Hi guys, welcome to Shall We Chat? За тийм ээ манайхаа ингээд Shall We Chat-ийн бас нэгэн дугаар орох гээд бэлдээд сууж байна. Тэгээ өнөөдрийнхөө дугаар дээр би маш тийм чухал сэдвийг топикийг ярих гэж байгаа. Тэгээ тэрийг болохоор хүмүүс илүү их энэ сэдвийн тухай ярьж байгаасаа гэж бодож байгаа учраас өнөөдрийнхөө дугаар дээр хийж байна. За юуны тухай вэ гэхээр шүү дээ би ер нь ингээд өөрөө YouTube хийдэг болсноос хойш айгүйх авч байгаа айгүйх тийм сонсож байгаа комент ахгүй юу? Надад хийлэгдэж байгаа тийм комент. За миний үзэгчид бол угаасаа мэдж байгаа байхаа. Миний хайрц нөхөр бол Америк залуу байгаа, цагаан залуу байгаа. Тэгэхээр Монгол хүн бус байгаа ахгүй юу те? За тэгэнгүүт хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр те haters-уудын ер нь надад хэлдэг үг ч юм уу те комент ч юм уу. Тийм юм юу байдаг вэ гэхээр та нар угаасаа гадралчихсан байгаа ах те. Гадаад хүний дэвсгэр, гадаад иргэн дэвсгэр яашка энтэр гэж ярьдаг байхгүй юу? First of all, та нар намайг тийм зүгээр haters-үүдтэй хэлж байгаа шүү. Намайг зүгээр тийм missionary, тийм байрлал дуртай гэж боддог юм уу? Би ер нь их тэгэж нөхрийнхөө доор ороод байдаггүй. Дандаа ер нь дээр нь байдаг. Амар тийм adventurous хүн. Тийм учраас би ер нь тэгэж дэвсгэр болдоггүй. Харин ч тийм cowgirl. Тийм байдаг шүү. Okay? Тэгэхээр check your facts. Okay? Check your facts. За тиймэрхүү сэдвүүнүүдийг одоо тиймэрхүү комментүүдийг хэлдэг байхгүй юу? Гадаад хүний дэвсгэр гэдэг те. Тэгэхээр одоо тэр зүйлийн тухай ярих гэж байна. Okay? Өнөөдрийнхөө сэдвээр хийдүүлээ энэ лөө бүр ингээд dig deep хийгээд тэг улам гүнзгий ороод энэ сэдвийн тухай ярилцах болно. За тэг ямар ч байсан хэдүүлээ Shall We Chat учраас уух юм аваадахыг тэгээд улам дэлгэрэнгүй ярьцгаая, окей. За өнөөдрийнхөө дугаар дээр би өнгөрсөн Shall We Chat-тайгаа адилхан зүйлийг авсан байгаа. Тэр нь болохоор одоо айгу орой болчихсон ажилласаа хурж ирээд relax хийж байгаа болохоор жижигхэн mini tiny хундаг red wine авчихсан байгаа, окей. Би энэ удаа болохоор бүр тэгээд том лонхтой шилээрэнтэй bottle wine авчраагүй орон дээрээ зүгээр шууд хийгээд бэлдээд аваад ирсэн байгаа. Тэр нь амар байсан учраас, окей. Энэ вайн манайхаа үнэн tiny байгаа зү so tiny, so dainty. За cheers манайхаа. Cheers. Very nice. За манайхаа ингээ хэдүүлээ сэдврөөгөө орохосоо өмнө өөрийнхөө барьж байгаа, өөрийнхөө хэрглэж байгаа энэ хундгаа гялс танилцуулаад хаа. Тэгээ та нар маань өнгөрсөн Shall We Chat-ыг үзсэн бол мэдж байгаа байх нь ямар гайхалтай гамшигтай хундаг бай гэдгийг те. За энэ нь болохоор Италийн RCR гэдэг брендийн болор хундаг байгаа. Тэгээ би яагаад энэ хундгыг энэ брендийг ингэж айгуу тийм тодотгож та бүхэндээ санал болгоод танилцуулаад байгаа вэ гэхээр одоо болор хундагнууд чинь манай монголчууд чинь одоо хувийн нэгсэх тусмаалтын 15%, 24% гэл хувийн нэгсэх тусмаа айгуу сайн болор байна гэж боддог байсан. Гэхдээ яг үндэ бол тийм биш. Тэр хувь нь болохоор зүгээр л тэр одоо болрыг хийж явах үед ашиглагдж байгаа одоо хар туулганы хувийг нь яриад байгаа байхгүй юу? Тэгээ хар туулга чинь үнэхээр хүний биед муу. Тэгээд хар туулга орсон хундгыг бол ингээд нэг удаа хэрэглэлээ гэдээ бол биед өөрчлөлт орно гэж байхгүй те. Гэхдээ айгүй хэрэглээд байх тусам цаг хугацаа явах тусам хүний биед муу нөлөөг үзүүлж яадаг байгаа. Харин миний танилцуулаад байгаа RCR гэдэг Италийн брэнд нь болохоор бүх болор нь 100% эко болор байгаа. Тийм учраас ямар ч хар туулганы орц байхгүй гэсэн үг. За тэгээд RCR брендийн энэхүү 100% эко болорнууд нь dishwasher safe байгаа. Тэгэхээр аяг тавг угаагчинд угааж болно гэсэн үг. Ердийн зүгээр болорнууд нь штэ болор хундагнууд одоо нэг хар туулганы орц найрлагатай тиймэрхүү болорнуудыг хундагнуудыг dishwasher-нд ингээ угаангууд dishwasher чи яадаг үлээ халуун хэмээр хатаадаг учраас тэр халуун хэмэнд нь нөгөө хар туулгач нь хороо ялгаруулж яадаг байгаа байхгүй юу. За тэгээд RCR брэнд нь аль үшэний Европт чанар чансаагаараа танигдчихсан брэнд. Тийм ч учраас одоо Европт болон Италид ихэнх ресторанууд, лаунжууд, баарнууд дандаа RCR брэндийн glassware хундагнуудыг хэрэглэдэг байгаа. Харин тэгээ Монголд Номин Home Style аль бие усны эрхтэйгээр энэхүү RCR брэндийн хундагнуудыг glassware-нуудыг
оруулж ирж худалдаалдаг байгаа шүү. За тэгээд хар тулганы орц найрлаггүй гялтгансан тансаг 100% эко болор хундонуудаа та бүхэн маань номин сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаас худалдан авах боломжтой. За тэгээд та бүхэн маань илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэж байгаа бол номин Homestyle-ийн social media page-уудаас аваарай. За манайхаа ингээд хэдүүлээ халуухан сэдвүүрөөгөө орцгоё. Тэгээд төрийн хэлсэнчлэн би өнөөдрийнхөө сэдвээр одоо манай монголчууд хэрхэн гадаад эрэгтэй хүнтэй суусан, гадаад найзлуутай ч юм уу тиймэрхүү эмэгтэй хүмүүс рүү дайрч, давшилж, доромжилж одоо элдв янзаар хилдэг вэ гэдэг тухай ярих гэж байгаа. Тэгээ та бүхэн ажигласан байх би зөвхөн одоо гадаад хүнтэй суусан эмэгтэйчүүд рүү дайрдаг гэж хэлсэн те. Ягаад гэвэл нэг Монгол нэг тийм double standard явагдаад байгаа байхгүй те. Гадаад хүнтэй үерхэж байгаа ч юм уу, гадаад хүнтэй одоо суучсан эрэгтэй, Монгол эрэгтэй хүмүүс рүү бол тэгж юусоо дайрч, давшлаад байгаа юм харагддаггүй. А зөвхөн гадаад найз залуутай, гадаад нөхөртэй эмэгтэй хүмүүс рүү, Монгол эмэгтэй хүмүүс рүү амар дайрч давшилж өстой элдв бусаар хилдэг. Дандаа хилдэг үгнүүд нь те нэг эрэгтэй гадаад ирийн дэвсгэр, гадаад ирийн шээс, биеэ үнэлэгч, яа энэ те гадаадынханд одоо бие худалдсан хүүхэн ч гэдэг юм аа те элдв мухагаар ингэж хилдэг. Тэгсэн мөртлөө одоо гадаад эмэгтэй хүнтэй суучихсан байгаа Монгол эрэгтэй байх юм бол те комментууд бол шал өөр шүү манайхаа. Та нар ч гэсэн өөрснөө ажиглаж исэн байж магадгүй. Үнэхээр өөр. Ямар хөөрхөн юм бэ ингээд өстой те Монгол залуутай ингээд суугаа явж байгаа өстой сайхан охин байна гэл нөгөө гадаад эмэгтэйг нь магтаал те өстой манай Монгол залуу өстой мундаг байна ч гэдэг юм уу те Монгол залуугаа өстой магтаал явчин заяа. Тэгсэн мөртлөө одоо надаас гадна нэг Монголд ингээд би одоо өөргөө нэг сүртэй Монголд би өстой танигдсан гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ манай монголч нь хүн ам цөөхөнтэй болохоор би ч одоо нэг 100 хэдэн мянган subscribersтэй одоо YouTube дээр зүйл юм хийдэг болохоор ингээ бас нэлээд хүмүүс таних нь бол таньдаг болчиход байгаа байхгүй юу. Тийм учраас би хэлж байгаа болохоос ш өөрийгөө өстой би намайг өстой монголчуудтай бүгдээр таньдаг гэж хэлэхгүй шүү зэ. Битгий үг мушгаарай. Үг мушгдаг хүмүүс зөндөө байдаг шүү. Тастаа тавьчихсан байх үү дээ. Тэгэд надаас гадна нэг тийм олны өмнө одоо сошиал дээр зүйл юм хийдэг тиймэрхүү Монгол эмэгтэйчүүд нилээд нь бас нэг 4-5 эмэгтэйчүүд байгаа те одоо гадаад хүндээ суучсан эсвэл гадаад найзлуудад тиймэрхүү нэг 4-5 эмэгтэйчүүд лав байгаа сошиал дээр янз бүрийн юм хийдэг. Та нар бол надаар хэлүүлэхгүй бол мэдж байгаа байх гэж бодож байна. Одоо хамгийн алдартай нь бол одоо Miss жүжигчин шүүдрээ байгаа те шүүдэрхэн. За тэгээд нүү нэг фитнесийн модель Ануухай байна. За тэгээд нэг дуучин охин байдаг штэ. Ингчин билүү? Хин блэ? Санахгүй байна. Яг нэрийг нь санахгүй шуучлаарай. Тэр охин байдаг. За тийм мэдгүй бас нэг ганц 2 хүмүүс байдаг юм а те. Тиймэрхүү эмэгтэйчүүд ингээд гадаад хүнтэй суучсан. За. Тэгээд энэ эмэгтэйчүүдийн одоо сошиал медиаг нь харж байхад бол те Facebook ялангуяа харахад бол үнэхээр гамшигын комментууд те үнэхээр аимшигтай комментууд. Яг л түрүүний миний хэлсэн яриад байгаа шиг те дандаа ингэж дайрч давшилдаг үгнүүд нь болохоор те гадаад ирийн дэвсгэр, гадаад ирийн шээс гэд те чи цус бузарлаа. Тэ Монгол цусыг минь бузарлаа. Им ариун бол төр ариун. Охид ариун бол төр ариун гэд ингээ яриа авчдаг. Тэгсэн мөртлөө одоо бас нэг сошиал дээр ингээ янз бүрийн юм хийгээ явдаг нэг 2 залуу юм шиг санагдаад байгаа байхгүй би яг хаяа миний нөгөө нэг reels энэ төр гарч ирдэг болохоор би яг тэр ингээд хэлж чадахгүй байна. Та нар бас мэдж байгаа бол доор комментэд бичээд өгөөрэй. Нэг Монгол залуу Солонгос охинтой үерхдэг гэлөө нэг тийм өөр тийм Азийн охинтой үерхдэг нэг охин байгаа байхгүй юу? Залуу байгаа байхгүй юу? Тэгээ бас нэг өөр залуу байдаг юм аа нэг Орос ч юм уу мэдгүй Турк ч юм уу нэг бас нэг өөр төрлийн найз охинтой тэгээ өөр гадаадын найз охинтой. За тийм хүмүүс дээр коммент бол шал ондоо бараг тэгж доромжилж байгаа чи цус бузарлаа энэ гэдэг байгаа тиймэрхүү коммент бол маш бага бүр байгаа бол ганц 2% байгаа бах тэ бичигдэж байгаа комментуудын тэр комментууд дээр хөвчлэн тэр хүнийг өстө гоё байна сайхан байна энэ гэсэн тиймэрхүү утгаар нь ингэж хүмүүс янз бүрийн магтсан ч юм уу тиймэрхүү комментод бичдэг зөвхөн эмгтэй хүмүүс рүү л ингэж дайрдаг би тэрийг юусоо ойлгодгүй хэрв та нар үнэхээр тэр хүмүүстэй тиймэрхүү коммент бичдэг хүмүүс үнэхээр одоо Монгол цусыг өөр цустай ингэ холигдонгууд өөр одоо гадаадын иргэнтэй ингээд цусны холигдонгууд Монгол цус бузарлагдлаа гэж бодож байгаа бол
Тэр чинь адилхан л цус бузарлагдчихж байгаа үстэй хэрэг Монгол эрэгтэй хүн гадаад хүнтэй явуултвал адилхан л цус нь одоо ингэж холигдсон штэ. Ерөөсөө ингээд эмэгтэй монгол хүн байлаа гэдтэй эрэгтэй хүнтэй явуулдлаа гэд за монгол цус одоо ингээд 100% бузарлагдчихлаа. Харин монгол эрэгтэй хүн одоо гадаад эмэгтэйтэй явах юм бол 20% бузарлагдсан ч гэх юм уу тийм гэж баг байд юм аашин те. Аюу тийм сонин логиктойгоор тэгэж double standard гаргаж ингэж эмэгтэйчүүд рүү дайрдаг. Тэгэхээр те хэрэг үнэхээр тэгэж хоёр өөр цусыг хоёр өөр одоо арьстай хүмүүсийг ч юм уу хоёр өөр одоо улс орноос ирсэн хүмүүсийг нийлэнгүүд ингээ хүүхд мөхтөд олонгоо тэр ингээ цусны бузарлагдчихлаа гэж бодож байгаа бол тэр чим эрэгтэй нь Монгол өнөө эмэгтэй нь Монгол өнөө хамаагүй адилхан л Монгол цус бузарлагдчихж байгаа үстэй. Гэхдээ ер нь тийм Монгол цус бузарлагдана гэж одоо юм юу байдаг юм бэ те. Айгуу тийм сонин хаанаас гаргаж ирсэн үг юм болоо гэмээр тиймэрхүү үгнүүдийг хүмүүс хэрэлж доромжилдаг. За би одоо штэ те өөрт иржсэн би одоо бүгдийг нь одоо надад байхгүй байгаа хгүй. Би өөрийнхөө зүгээр нэг хаяа иймэрхүү тэнэг комент ирэнгүүд би ингээд юу яагаад бүр үнэхээр инээд хүргэсэн. Тиймэрхүү комментүүд бол би ингээд скриншот хийгээд өөрийнхөө Instagram дээр тавьдаг байхгүй. Тэгээд тэрнээсээ л өөрийнхөө Instagram дээр тавьсан нэг хоёр одоо коммент байгаа байхгүй. Тэр комментод би та нарт ингээ уншиж өгье заяа. Тэрнээс ч бол надад YouTube дээр ч гэсэндээ YouTube-ийн бичлэгнүүдийн маань доор ч гэсэндээ айгүй их тиймэрхүү ийм төрлийн бичлэг одоо комментод ирдэг чи өстой муухай гадаад хүний гадаад хүний гадаад хүн бээ үнэлдэг гадаад хүний одоо дэвсгэр тэгээ гадаад хүний боллоо ч гэдэг юм одоо тиймэрхүү хажааж юм хэлсэн зөндөө комментод байдаг. Гэхдээ би одоо өөрийнхөө бичлэгүүд рүү орж тэгж нэг бүрчлэн уншиж тэр комментуудыг олох надад үнэхээр хүсэлж хаалга яг үндэ заавч хаалга. Окей. Тэгэхээр би тийхгүй зүгээр та бүхэндээ яг өөрийнхөө олсон өөрийнхөө Instagram дээр тавьжсэн хоёр комментиг л уншиж өгье заяа. Тэгээд ер нь бусад надад ирдэг комментууд бол ер нь адилхан төрлийн заяа. Тэгэхээр нэг сүржигнээд ингээд бүгдийг нь олох гэдэг шаардлага байхгүй. Энэ эмэгтэйгийн ядж хаад өөрөөх нь YouTube дээрх нэр нь Монгол эмэгтэй юм байна. Тийм болохоор мэдгүй айгүй тийм үнсэрхэг л хүн юм шиг байна л да. Тийм учраас одоо ийм коммент бичсэн байх гэж бодож байна. Энэ хүн бол бүр арай тийм амар надад ирдэг доромжилсантай чи өстө гадаад хүний шээсмэс гэсэн тийм төрлийн доромжилсан яг тийм хараалын үгээр хэлсэн ч юм уу те тиймэрхүү зүйл байхгүй байгаа ч гэсэндээ бүр арай л дэндүү хүний амьдралд амар орсон тийм эмхтэй одоо коммент хийсэн. Одоо уншиж үгүй заяа. Окей, охин минь түүхий мэдэхгүй хүн сармагч нь луга адил гэдэг энэ л дээ. Бид өв уламжлаа хөдөөнийх гэж муужладаг, доромжилдаг одоо нэг захын хятад хүүхэд биднийг доромжилж байна. Энэ нөө юу юм бэ манайхаа? Миний ягам нэг Лорая жилөө нэг эмэгтэй байсан те Америкт амьдардаг хятад хүүхэн гээд те хятад одоо artist гээд тэр эмэгтэй нэг Монголыг доромжлоод ч юм уу те нэг Чингис хааныг доромжлоод ч юм уу нэг тиймэрхүү цомог момог дуу гаргачихсан юмсэн штэ те. Тэгээ би тэр тухайн ингээ хов болох дээр ярьжсан. Тэрэн дээр бичигдсэн коммент байна. Тийм учраас одоо те наад цахан хятад хүүхэн Монголыг доромжлоод явж байна гэж бичиж байна. За тэгчээд ингэнэ цаашлаад цаан чин монголч биш хятадч биш нэг үндэстэн бий болоод ихэлсэн л байна. Өвөр Монгол гэдэг гинэ. Юу гэсэн үг тэр чинь өвөр Монгол гэдэг үндэстэн одоо дөнгөж бий болж байгаа юм шиг юм ярих юм те. Ярьсан байгаа хгүй те. Дөнгөж одоо саяхнаас нэг 4-5 жилийн өмнө өвөр Монгол гэдэг улс те үндэстэн гараад ирсэн юм шиг юм бичсэн байна. Гайхалтай. Нэрэ чи энэ контентоо бэлдэж байхдаа бодож үзсэн үү? Гадаад найз залуутай хүн цусаа хольж бузарлаж байгаа гэдгээ чи бодож үзсэн л гэж байгаа юм л да. Аюултай шүү охин минь. За тэгэнгүүтээ цаашлаад дахиад өөрийнхөө комментэнд reply хийчихсэн байгаа хгүй юу? Унтаж болноо. Намайг одоо нөхөртөөгөө унтаж болно гэж байгаа юм л да. Унтаж болноо. Соёлоос нь ч сур. Гэхдээ наад залуугаасаа хүүхэд битгий гаргаарай. Намайг доромжллоо гэж битгий бодоорой. Үнэн нь энэ шүү. Өөрийнх нь л үнэн юм да. Тэ өөрт нь л байгаа үнэн юм да. Тэ. За ийм юм бичиж байгаа маа манайха. Та нар харж байгаа үстэй тэ. Унтаж хөвтөж болноо. Ингээ сайхан секс мексиг яв гинэ. Гэхдээ битгий наад залуугаасаа хүүхэдтэй болоорой гинэ. Тэгэд найз залуу
залуутай үерхэд гэж байгаа байхгүй найз залуутай гэж намайг хэлсэн маа. Намайг нөхөртөөгөө бүр суучихсан гэдгийг мэдэхгүй байгаа юм шиг байна. Өөрт ч хандаж хэлхий би нөхөртөөгөө суучихсан. Окей. Бүр албан ёсных болчихсон. Окей. Бүр ингэж те бүр амар даварцсан дураар байгаа зү те бүр хүний амьдрал миний амьдралд орж ирээд те миний ээж аав байгаа биш, миний эмээ өвөө байгаа биш, миний хамаатан садан байгаа биш. Тэ миний амьдралд ингэж бүр хушуугаад өрнөдөө намайг танихгүй, намайг амьдрал дээрээ харж байгаачихгүй. Тим хүн бэжиж тэ би энэ хүнийг бол амьдралдаа харж байгаагүй мэдэгчгүй тэ зүгээр faceless social media хүн байгаа байхгүй те тэгжээж над руу ингээд те найз залуугаас хүүхдтэй л болж болдгоо юм шиг зүгээр секстад явбал яв. Тэгтээ битгий суугаараа тэгэж битгий одоо өөрийнхөө цусыг бузарлаараа те гэж хэлж байгаа байхгүй. Үнэхээр гайхамшигтай. Би бүр энийг анх уншичаад шоконд орж исэн. Тэгээ энэ эмэгтэй байх заяа. Би яг санаж байна. Яг л энэ эмэгтэй байсан шиг санагдаад байгаа байхгүй. Бас нэг өөр миний комент ингээл бичээл. Энэ эмэгтэй биш ч үлөө. За I don't know. Би яг таг зай мэдэхгүй байна. Ямар ч байсан иймэрхүү яг ингэж гадаад залуутай ингэж суулаа энэ төр гэж байгаа дээр доромжлоогүй ч гэлээдээ нэг тийм айгу тийм амьдрал руу яг нэмэгтэй шиг амьдрал руу ингэж айгу өнгөж орсон тийм ганц хоёр хүн харагддаг байхгүй. Нэг хүн бүр ингэ дахин над руу энэ нэмэгтэй биш юм байна. Дахин миний өөр комментүүд дээр ингэ бичээд захгүй бичлэгүүд дээр коммент чихэд ингэж хов ярьж явхаар те сошиал медиа дээр ингэж ховны бичлэг хийж явхаар чи амьдралаа бодоо чи хүүхэд төрүүлээ чи цаг чинь хоцорлоо амьдрал чинь явлаа тэг ямар сони юм бэ хов ярих чинь чухал юм уу хүүхэд чухал юм уу чи одоо хүүхэд гаргаач гэд бүр my god бүр миний ээж юм шиг би бүр шоконд орсон бүр жоохон ингэж юу илээ гэж бодчихгүй эн чинь миний ээж болов миний хамаатан садны хүн билүү гэж бараг бодсон. Айгу амар дураар байгаа. За ямар ч тэрийг гинүдгээс санчлаа энийг уншсан чинь. Гэтэ энэ бол те ингэж гадаад хүнтэй суулаа муулаа гэж доромжилж байгаа байхгүй энэ нэмэгтэй. За надад дахиад нэг коммент байна. Гэтэ энэ болохоор миний YouTube дээр тавигдаагүй Instagram-ны reel дээр доор бичигдсэн байсан одоо коммент. Окей. Ингэж үтсэн байгаа байхгүй юу? Нью-Йоркоо орхиод Улаанбаатартай ирж амьдраач. Бүр мөсөн амьдраач. Монгол хүний удмыг төрүүлж амьдраач. Хайр Монгол хүн Америкт ууслаа. Монголчууд цөөхүүлээ. Битгий Америкт үлдээч. Бас л амар дураар байгаа юм шүү дээ. Өстө бүр яах гээд байгаа юм бол энэ хүн намайг Монголд очиж амьдруулах гэж те. Би одоо Монголд очиод амьдрах юм бол энэ хүн намайг тэжээх болов. Тэжээгэл тест надад би өстө чамайг ингээд үгүй тэгээд үгүй гэд баг миний өмнөөс амьдрах гээд байгаа юм шүү те. Тэнгүүтээ Монгол энэ дээр хэлж байгааз Монгол хүний удмыг төрүүлж амьдраач. Үнэхээр гайхалтай. Надад үнэхээр хэлэх үг олдохгүй байхгүй. Зөвхөн тийм учраас би хэлэх үг үнэхээр олдохгүй байгаа учраас би зөвхөн үнэхээр гайхалтай гэж яриад байгаа байхгүй манайха. За, иймэрхүү комментууд эдгээр бол бас гэж гайгүй нэг амар доромжлоогүй. Надад тийм би яг тэр нөгөө нэг амар хэл амар доромжлдог юм уустай гадаад хүний шээс муу ёстой ч юм уу гадаад хүний дэвсгэр энэ төр гээл те өөрснөө нэг тийм үг олчдаг гадаад хүний дэвсгэр гэдэг үгээ олцоход амар тэрүүгээр бахархдаг юм шиг байна. Тэрүүгээрээ л яриад энэ заяа. За тэгээд би ганцхан энийг аваад байгаа зүйл бол биш те. Дөрөв хэлсэнчлэн нөгөө миний түрүүний дурдсан эмэгтэйчүүд дээ штэ бас гадаад хүндээ суужсан тиймэрхүү эмэгтэйчүүд рүү тиймэрхүү комментууд амар их байдаг манайхан бүр үнэхээр аимшигтай их заяа. Би одоо нэг жоохон л ороод уншаад хай заяа. Фитнес модель Анухагийн руу оръё. Яагаад вэ гэхээр штэ те Ануха чинь бас бүр ингээд бүр амар алуулдаг. Яагаад вэ гэхээр найз залуу нь хар ярьстай учраас. Тэг манай монголчууд бол амар racist гэдгийг бол би үнэхээр ясандаа тултал мэдэрсэн. Амар арьс өнгөөр ялгарладаг. Бүр racist-ийн цаатлын racist. Тэ айгүй муухай арьс өнгөөр ялгарладаг хүмүүс юм байна лээ. Хар хүнийг бүр үзэж чаддаггүй те. Хар хүнийг үзэж чаддаггүй. Ер нь л тэгэл хятадуудыг үзэж чаддаггүй те. Ер нь баг үзээд идэг монголчуудын зарим бүгдийг нь хэлж байгаа биш л те. Угаасаа ойлгомжтой. Зөндөө олон ингээ 3 сая гаруй хүн амаас те. Одоо бүх хүмүүсийг бол би 3 саяулаа те монголчууд racist энэ гэж хэлээгүй. Нилийн хэсэг хүмүүс бол давмгаалаад байгаа хэсэг нь болохоор айгүй тийм racist баг монголоос өөр бусад те үндэстэн
одоо улс орны хүмүүс, арсны хүмүүс бол новшнууд өстой арчаагүй аймтад өстой Монгол өстой зөвхөн ганцаараа өстой амар мундаг тийм учраас ингээд бусад арсны бүх хүмүүсийг үзээ ядаж доромжилж ингэж элдв янзаар муугар хилдэг. Монголд айгүйх тиймэрхүү төрлийн хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Одоо жишээ нь фитнес модель Анухагийн нэг постыг ямар постыг хийх вэ? Үзэх вэ? За одоо ингээл топ нэг топ комментууд нь л гээд арай их харууд Монголоо алдаад байна уу да нэг тийм гой бол биш байна. За энэ бол бүр амар тийм комментуудын нэг биш байна. За гэтэл харалтай арай л их харууд уу энэ гээл За тэгээд цаашлаад энэ хідэн харуудынхаа оронд хідэн Монголд хижээсэн бол харуудын олигтой нь лав Монголд ирэхгүй шүү. Хар тамхи арчаа муутай донтогчд л ирэх байх та. Тэрнээс гайгүй хүмүүс нь өөр тийшээ явах байх та. Монголчууд бид нэр цөөхүүлээ шүү гинэ. Тэгээ энэ хүн биш тэ айгүй тийм сонио одоо бичиж байгаа комментээс нь нэг Монголынхаа өмөрөдөж байгаа юм шиг эсвэл Монголыгоо бас at the same time доромжлоодж байгаа юм шиг. Та нар тэгж сонсогдохгүй нөө. Монгол бүр үнэхээр айгүй арчаагүй улс учраас айгүй тийм дорой учраас харуудын зөвхөн хамгийн муу л ирнэ гин шүү. Монгол бол тийм л арчаагүй улс гинэ. Зөвхөн одоо дэлхийн янз бүрийн тийм арчаагүй хүмүүсийг цуглуулж идэгээл газар гэлчихэж байгаа байхгүй баг нэг бодлоор ингээд Монголыгоо бас өөрснөө доромжилж байгаа байхгүй айгүй гайхалтай. Бас өмөрсөн бас ганц хоёр комментод харагдаж байна сайн байна. Арьс өнгөөр ялгарлахаа болооч барьж аваад бавалцаад байгаа биш зүгээр л шоудаж байгаа хүмүүс байдаг. Би л тийм сүртэй буруужл харахгүй байна гинэ. Та нар бол надаар ингээд уншуулад ялтгүй угаасаа мэдж байгаа байхтай ингээд над хар новшоогоо аваад зайл над хар аимшиг юм аваад зайл Африк руугаа яв тэсто харын дэвсгэр чи харын юунд нь олдгийг угаасаа нь л болдог үдтэй ч гэдэг юм уу тийм бүр юуны өвчтэй дохмох дагуулад ирнэ. Одоо чи наадахнаас тухаваад Монголд тараачих үед гэж байгаа шиг тиймэрхүү амар юм үнэхээр аимшигтай зүйлүүд бичдэг. Тэг би сая ингээд гүйлэж байгаа постуудаар нь гүйлэж аваад гиг үнтгнийг постн дээр нь амар тийм сүртэй айгүй хүмүүс ингээд айгүй сайхан сэтгэлдлүүд гиг үнтг гараад ирэх юм юу юм болоо гэсэн чинь Азтай шалгаруулна гэсэн гинэ. Азтай шалгаруулна гэсэн тийм постн дээр нь гиг өнтгөн switch up хийгээд хүмүүс амар сайлаад унсан байгаа байхгүй Урд нь зүгээр өөр постнууд дээр нь болохоор бараг 80-90% амар доромжсон постнууд гэдэг мөрчөө зөвхөн одоо бэлэг өгнө гингүүд нь бол тийм хүмүүс ста чи та хоёр гоё шүү ямар гоё асуудал энэ гэсэн my god ийм пялдаг байх хэрэггүй штэ гайхамшигтай. Би тэгээд одоо ийм хүмүүсийг гайхаад байдаг байхгүй одоо би анхандаа болохоор иймэрхүү хүмүүс байдаг байхад өөрөө иймэрхүү коммент ментер аваад тэгэл арьс өнгөөр ялгуурлсан одоо намайг одоо гадаад хүндээ байлгахгүй байна гээл өстой Америк хүнтэй суугаадахтай яадаг энэ төр гэж байгаа чинь нэг бодлын энэ хүмүүс чинь бас л арьс өнгөөр ялгуурлаж байгаа л гэсэн үг шүү дээ За тэгээд иймэрхүү бичдэг хүмүүсийг ч юм уу ерөн сошиал дээр иймэрхүү зүйлүүдийг ярьдаг хүмүүсийг одоо настай хүмүүс ер нь дундаж одоо жинхэнэ хичээл настай гэмээр тиймэрхүү төрлийн хүмүүс гэж боддог байтал яг одоо сошиал дээр ингээд бичигдэж байгаа комментуудыг айгүй амар сүрэг иймэрхүү төрлийн доромжилсан комментуудыг харангууд профайлыг нь харангууд хөгшөндөө тиймэрхүү настай хүмүүс байгаа болчихсон байна. Тийм хүмүүс байгаа бас гэхдээ давхар одоо бидний үеийнтэй залуучууд эсвэл доошоогоо үеийнхэн ч юм уу 10 жилийн тэр хүүхдүүд ч юм уу тиймэрхүү хүмүүс яг адилхан тиймэрхүү комментуудыг бичээд байж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол үнэхээр Монголын ирээдүй бол харах байгаа байхгүй юу. Ингэж бодохоор бид нар бол ердөн тэгдэг байсан шүү дээ. Муухай 40 наснаас дээшээ насны хүмүүс та өгчүүл өстой Монгол өстой сайхан болчих гээд байна. Ийм муухай хар юм энерги цацдаг хүмүүс энэ гэл айгүйх ярьдаг байсан бол тэр хүмүүсийн одоо баг гүр хөөхт нь баг тэр хүмүүс залуу үеийнхэндээ бүр ингээд тэгээд өөрснөөхөө тэр муухай сэтгэхүүгээ заагаад өгчихсөн юм шиг залуучууд одоо тиймэрхүү комментуудыг айгүй амар бичдэг болсон байна. Тэр бол үнэхээр харамсалтай. Тэгээд иймэрхүү зүйлүүдтэй хүмүүсийг хинтээ суун уу яан уу ийн үү гэд эсвэл бол бас миний ажигладаг юм болохоор би энэ талаар ч гэсэндээ бичлэг хийжсэн ижил хүстэй хүмүүсийн sexual orientation хүмүүсийн бэлгийн чиг хандлага дээр айгүй амар дураараа орж ирж өстой муухай тийм ижил хүстэй хүмүүс тийм муухай тийм хүмүүс энэ гэл бүр ийм зүйлүүд дээр ингээ хүмүүс амар дэндүү өөрийнх нь амьдрал биш байталтай бүр ингэж орж ирээд бүр амаа билүүдэд ингээ хошууд үрж би үнэхээр гайхдаг байхгүй юу. Тэр хүмүүсийг одоо чинь би Америк хүнтэй миний нөхөр Америк байлаа гэд би одоо тэр хүмүүстэй над руу ингэж амар юм хүн бичдэг хүмүүс тэр хүмүүсийг би та нар
хүрээ дээрээ Америк түрээ та нарыг би өстө заавал Америк хүнтэй суулгана, би өстө та нарыг заавал Америк хүнтэй одоо нэг оронд оруулж секс хийлгүүлнэ гэд тэгээд байгаа шүү дээ. Яг өөрт чинь миний секси амьдрал, миний хайр дурлалын амьдрал яг ямар хамаа байна. Эсвэл одоо ингээ ануухай ийм гадаадын найзлуудаа бас байлаа гэдэг тэрнтэйгээ Монголд амьдардаг байлаа гэд тэгээд тэр найзлууд хар ярьтай байлаа гэд та нарыг авчраад аль би та нарыг хар ярьтай хүнтэй унтуулна. Мэ. Өстө нэг оронд ороодох хэвээр боллаатах гээд байгаа юу? Үнэхээр гайхамшигтай тэгэд энэ миний яриад байгаа зүйл одоо ижил хүснтэй хүмүүс дээр ч гэсэндээ одоо хэрэглэгдэж болох жишээ. Одоо өстө нэг л гей хүмүүсийг үзий яддаг өстө ингээл өстө муухай балиар заан хүмүүс нэр гэсэн хүмүүс та нарыг барьж аваад ижил хүстэй хүнтэй чинь секс түлхэх гээд байгаа юу? Яг та нарт яг ямар хамаа байгаа лээ. Яг хүний хувь хүний хинтэйгээс сексигээд явах, хиннийгээ ингээд хүсээд явах эсвэл ямар хүнтэй суун уу, ямар арьстай хүнтэй суун уу гадаадын туркийн хүнтэй суун уу, хятадын хүнтэй суун уу, Америкийн хүнтэй суун уу, солонгос хүнтэй суун уу? Who cares? Why do you care? Why do you care? Чамд яг ямар хамаа байгаа бэлээ. Яг тэрийгэ бодох хэрэгтэй байхгүй. Гэхдээ манайхаа би зүгээр та нартайгаа өөрийнхөө үзэгчдтэйгээ өөрийнхөө community-тэйгээ ингэж rant хийгээд ингээл энэ тухай сэдвийн тухай яриад байж байгаа ч гэлээ угаасаа намайг ийм бичлэг ганц ийм бичлэг хийлээ гэд монголчууд өстой гин одоо яг тиймэрхүү комент бичдэг ингэж гадаадд сунтаа хүнтэй суусан эмэгтэйчүүдийг доромжилдаг хүмүүс бол гиг хүндхээ ухаарал өө нэр ануугийн ярьж байгаа үнэхэр үний юм бэ шүү. Тэгэхээр би боллоо гэхгүй штэ. Угаасаа нэг ч хүн ихгүй байхгүй. Зүгээр л би та нартайгаа өөрийнхөө үзэгчдтэйгээ rant хийж ярьж байгаа. Энэ хүмүүс бол угаасаа хизээч өөрчлөгдөн гэж бол байхгүй. Гэхдээ иймэрхүү хүмүүс чинь байж тээ ингэж амар өөрснөө racist үзэл бодлого гаргадаг мөртлөө яг өөрснөө хэрөө гадаадын улсад хурж ирэх юм бол аяллаар яваад ч юм уу эсвэл одоо амьдрахаар ирэх шаардлагатай болох юм бол тэгээд өөрснөө тийм гадаадын улсад байжгаад янз бүрийн тиймэрхүү айр сүнгөөр ялгаруулж байгаа юм шиг тиймэрхүү мэдрэмжийг авах юм бол яаж өөрснөө сүржинж явах болоо те. Өстө намайг айр сүнгөөр энэ өстө муухай Европын хүмүүс өстө муухай айр сүнгөөр ялгаруулдаг намайг тэгсэн гэл явж байгаа байх та те. Өөрөө тийм айрсангээр ялгуурлагдаггүй юм шиг те. Өөрөө Монголд байхдаа тиймэрхүү амар юм бичээс на харыгаа аваад зайл өсто наад муу шарыгаа аваад өсто зайл энэ төр гэдэггүй байсан юм шиг те. Өөрснөө racist үзэл гаргадаггүй байсан юм шиг өөрөө хохирогч болонгуудаа те. Өсто яач чадчихна гэл те. Би тиймэрхүү хүмүүсийг бүр зүгээр нүдэндээ төсөөлдөө шít. Нэг удаа яг энэхүү нөгөө нэг над руу ирсэн нэг тийм амар комментиг скриншот хийгээд өөрийнхөө Instagram-ийнхаа story-ээр тавьсан чинь миний нэг дагагч над руу юу явуулсан байхгүй одоо нэг юм номноос ч юм уу эсвэл нийтлэлээс ч юм уу те явуулчихсан одоо авчихсан тиймэрхүү скриншотнуудыг явуулсан. Тэрийг танарт уншиж өгье. Үнэхээр хэрэгтэй мэдээлэл явуулсан байлаа заяа. Одоо ингэж штэ. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл цус холилдох нь генетикийн олон янз байдлыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх магадлалтай. Жишээлбэл генетикийн олон янз байдал нь удамшлын зарим өвчний эрсдлийг бууруулж дархлааны системийг сайжруулж чаддаг. Энэ нь болохоор нөгөө хүмүүс яриадаг те цус холилдууллаа Монгол цус байхгүй боллоо гэдэг дээр яриад байгаа хгүй те. Шинжлэх ухааны үүднээс авч үзэх юм бол харин ч цус холилдож байх нь тэ одоо генетикийн янз бүрийн тийм ач тустай гэдгийг бол энэ дээр ярьсан байна. За тэгээд ингэж байна. Генетикийн олон янз байдал нь хүмүүсийн эрүүл мэнд амьдрах чадварыг сайжруулдаг. Олон янзын удамшилтай хүмүүс дархлаа сайтай удамшлын өвчний эрсдэл багтаа байх магадлалтай. За тэгээд үндэстэн мөхөн гэдэг ойлголт гэж байгаа байхгүй юу? Үндэсний мөхөл нь зөвхөн цус холилдохоос хамаарахгүй. Хэл соёл, ёс заншаа алдах нь илүү чухал шалтгаан болдог гэж байгаа байхгүй тий. Гэр бүл дотор монгол хэл соёлоо өвлүүлэн үлдээх нь үндэстний оршин тогтноход илүү чухал нөлөөтэй. Хүмүүсийн ярьдаг зөвлөнтэй ингээд монгол үндэстэн баг байхгүй бол монголчууд цөөхөлөө байж ингээд өөр хүмүүсийн цустай холилдоод ингээд монгол улс гэдэг юм байхгүй болно гэл тий. Харин ч одоо та нар бодоод үзтээ. Би одоо нөхөртөөгөө суугаад бит хоёр одоо хүүхэд гаргана. Тэгэнгүүт миний хүүхэд Монгол тий тал нь Монгол байгаа штэ. Америк цустай Монгол цустай тий. Гэхдээ миний хүүхэд одоо би хүүхдээ монгол хэлээр ярьж сургана угаасаа ойлгомжтой. Монгол хэлтэй болно. Өөрийнх нь хэл нь
одоо хэдийгээр Америкт амьдрах ч гэлээ те англи хэлээр хэлдэ орох ч гэлээ те монгол хэлээр давхар сурна. За тэгээд одоо хагас half Mongolian, half American гэж явна штэ. За тэгэнгүүт одоо өөрсдийнхөө Америкт амьдарч байгаа амжтай өөрсдийнхөө найзтай болон тэгээд ингэдүү би бол ингээ хагас Монгол гэж янгот Монгол улсыг мэддэггүй байсан хүмүүс бол тэгээ Монгол гэж юу ядгийг ч гэх юм уу те ингээд мэдээд аваад явна. Харин ч яг үнэндээ бол те улам ингээд Америк гэдэг улсад те Монгол хүмүүсийг мэдэх боломж одоо би гэдэг хүн бас тарааж байгаа байхгүй юу? Та нар зүгээр ингээд сайн гүнзгэрүүлээ бодоод үзээрэй. Тэгэж бодохоор штэ тий. Харин ч би одоо ингээд Монгол хүн Америкт амьдраад байж байгаагаараа харин ч илүү их хүмүүсттэй Монгол гэдэг улсыг мэддэггүй хүмүүст илүү Монгол гэдэг зүйлийг Монгол гэдэг улсыг таниулж мэдүүлж өв соёлоо одоо ингэж хүмүүст харуулж танилцуулж явж байгаа байхгүй тий. Одоо жишээ нь манай найзууд бол тий Монгол улс ихэнх нь бол тий за Монгол улс гэж сонсч ирсэн за нэг Азад байдаг нэг улстай гээл те нэг хальт хулт мэддэг л байсан хүмүүс байгаа. Тэгж яхад одоо надаас болоод те манай найзууд манай Америк найзууд бүгдээрээ надаас болоод Монгол гэдэг улсыг амар сайн мэддэг болчихсон те. Айгу одоо хоол моолыг мэддэг болсон. Ийм хоолтой тийм хоолтой гэж би найзуудтай Монгол хоолоо ингээл заримд нь хийж мэж өгдөг. За тэгэл манай нөхөр ч гэсэндээ те одоо Монголын тухай шаал сайн мэдлэгтэй болчихсон. Одоо Монгол заримдаа ингээл намайг би ихч мэгчтэйгээ уцаар харангууд одоо сайн уу юу вэ энэ гэдэг үг сурчсан. Тэг янз бүрийн тиймэрхүү үг мөг Монгол үг мөгийг сурчсан. Монгол заанчлыг мэддэг болчихсон. Тэгэл би Монгол нөхөртөө зааж өгөн штэ. Манай Монгол тэгдий ингээд ингээл тим имийг мэддэг болчихсон. Тэгэл манай нөхрийн гэр бүлийнхэн те манай хадмууд одоо бас мэддэг Монголын тухай мэддэг. Би яг үнэндээ бол ингээд Монголынхаа тухай тараагаад өв соёлыгоо ингээд тараагаа яваад байгаа байхгүй. Түгээгээд яваад байгаа байхгүй те. Тэнгүүд хүмүүс энэ одоо haters хүмүүс те бол дээр тэрийг ойлгодгүй би одоо Америк хүндээ суулаа гэдгээрээ Монгол үндэстэн байхгүй болох гэж байгаа юм шиг те тийм одоо маягаар хүлээж авдаг. Тэгээ бас манай нөхөрч бай бас манай найзуудтай ингээл надаас болоод те хэдүүлээстэй заавал Монгол явж ингээд хамтдаа аялын шүү гэж ярьдаг байхгүй. Тэгэл бодоод үзтээ би ингээл найзуудтайгаа найзуудтайгаа нөхөртөөгөө хурж Монголд очиод ингээл аялахад те бас Монголда хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй те манай найзууд ингээл мөнгө төгрөг өрнө штэ ойлгомжтой те монголоор очиж байгаа юм чинь тэгэл tourism юм чинь мөнгө аягүй олдог тийм үү олдог зүйл штэ тэгэл надтай адилхан зөндөө иймэрхүү хүмүүс байгаа штэ те ингээл гадаадаа сурдаг ч юм уу гадаад амьдарч ч юм уу гадаад нөхөртэй гадаад их нэртэй хүмүүс Монголда хурж ирэл хадмуудыгаа авчраал найзуудаагаа авчраал ингээл Монгол tourism гээл те ийм зүйл харин ч эсрэгээрээ Монголынхаа улам ингээд хүмүүс дэлхийд дахинд таниулж байгаа хэрэг. Тэр талаар нь ингэж сайн талаар нь хүлээж авдаггүй зөвхөн ийм сонин Монгол цус байхгүй боллоо. Монгол цус ингээд холилдлоо ч гэдэг юм уу. Сонин юм ярьдаг. За тэгээд одоо энэ дээр ингэж хэлж байгаа байхгүй. Түүхэн жишээ гэж штэ. Монголчууд түүхэндээ олон үндэстэнтэй харилцаж уусгалт хийж ирсэн. Их Монгол улсын үед олон үндэстэнтэй харилцснаар Монголын гүрэн хүчрхэгжиж байсан гэж аахгүй. Яг л тийм байгаа аахгүй те. Миний саний хэлсэн юм яриад штэ те. Та нар мэдчихэл байгаа штэ Чингис хаан одоо дэлхийн талыг эзэлж явлаа. Тэгэл Чингис хаан ч вэ, Чингис хааны одоо цэргийн хүмүүс ч вэ, одоо юуны хүмүүс ч вэ, тэг бүгдээр л ингээл байгаа газраа ингээл те их нэртэйж болцсон байгаа. Тэгээ татвар эмтээж болцсон ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд зөндөл байгаа түүхэнд байдаг штэ те. Тэгэд тэр чин тэгээд бас юу гэсэн үг үү? Бас одоо Чингис хаан удмаа бузралчихсан гэсэн үг үү? Монгол цусаа бузралчихсан гэсэн үг үү те? Иймэрхүү зүйл одоо айгуу тийм бодоод үзэхээр яг үндэ логикгүй зүгээр л ингээл хүмүүсийг доромжилсан л өгнүүд айгуух одоо сошиал дээр харагддаг. Тэгээд одоо яг иймэрхүү зүйлийг бичдэг хүмүүсийн бодлоор болохоор те монголчууд ерөөсөө ингээд гадныхантай ч харилцахгүй гадныхантай ч одоо янз бүрийн холбоо өнөөдрөө үүсгэхгүй, найзалж болохгүй, сууж болохгүй, хайр дурлалын харилцаанд орж болохгүй, монгол хүмүүсийг одоо те Монголд гадаад хүмүүсийг те Монголд авчирч болохгүй, нэг л тийм хаагдсан, нэг л тийм одоо баг хойд солонгос шиг ус болохыг хүсэж байгаа юм шиг байгаа байхгүй те. Ямар ч тийм олон улсын харилцаа, өв соёлоо ингэж те тараах гэсэн ойлголт байхгүй зүгээр л нэг юм баригдсан зөвхөн Монголдоо нэг 3 саяулаа те ингээл нэг айгуу том талбай дээр том газар нутаг дээр хэдхэн 3 сая хүн ерөөсөө өсөж хөгжихгүй ингээл монголоор л зөвхөн монгол тустайгаа тэгэл ингээл 3 саяулаа байгаа л тий тэгэж л одоо амьдрахыг хүсдэг юм шиг байгаа байхгүй яг энэ хүмүүс ярьж байгаагаар болохоор тэгээд би яг одоо тэр түрүүний ярьсан нэг
залуучууд гэдсэн чинь нэг хоёр залуу нэг гадаад найз охинтой те тэр хүмүүсийн аккаунтыг олж чадахгүй болохоор би танарт комментиг нь уншиж өгч чадахгүй байна. Гэхдээ та нар бол миний эхнийг ямар залуучуудыг ярьж байгааг гадарлаж байгаа бах. Тэгээ мэдж байгаа бол ингээ комментэд бичиж өгөөрэй. Тэр залуучуудын комментыг та нар ингээ харах юм бол шал тэс ондоо ингээд ерөөсөө тэгэж Монгол цус бузарлаа гэсэн юм байдаггүй. Гэхдээ тэр залуучууд чинь хэрүү бас эмэгтэйчүүд те эхнэрүүдийгээ найз охтуудыгаа жирэмсэн болгоул тэднээс гарч байгаа хүүхэд нь хэрхэн миний нөхөр бит хоёроос гарах хүүхэдтэй адилхан л одоо тийм цусны хувьд те холцсны хувьд ч гэх юм уу те тийм 50-50% л хүмүүс гарна штэ хүүхдүүд гарна штэ тэгж яхад те эмэгтэйчүүд рүү зөвхөн Монгол эмэгтэйчүүдийг л доромжлоод байдаг. Монголд нэрээ бодоод ахаар те racism байна, арьсангууд алгаруулсан зүйлүүд байна, хүний гадаад үзмжээр нь доромжилдог зүйлүүд байна. За тэгээд хүний одоо юу лээ sexual orientation те бэлгийн чих хандлагаар нь доромжлог зүйлүүд байна. За тэгээд эмэгтэй эрэгтэй хүнийг одоо хүүсээр ялгаруулдаг зүйлүүд байна те эрэгтэй хүмүүс л ихээр хэвээр ингээл те үнэхээр баг бүх 9 шидийн бүрдсэн юм шүү. Тэг бодсон чи сая нэрээ бодсон чи яг тэгээ санагдчихлаа. Дахиад хэлий манайхаа би бол ингээ 3 сая монголчуудыг тэр чигтэн 3 саяулаа ийм ухамсартай гэж бол хэлээгүй. Нилээн хэсэг давмгаа хүмүүс нь ийм ухамсартай байгаа. Тийм учраас одоо Facebook гэдэг зүйл бол үнэхээр disgusting, үнэхээр nasty те Facebook тэгээ одоо хараад ажиллаад хахад тэр Facebook-ийн хүмүүс YouTube-д ороод ирчихсэн л байлээ. Та нар харж л байгаа. YouTube-ийн комментууд бол те зөвхөн би өөрийнхөө комментэн дээр яриаг үл те. Би харин ч миний коммент section бол айгүй тийм ихэнх хувь нь бол маш тийм те эерэг комментууд байдаг. Зүгээр өөр YouTube-руудын ч гэсэн те Монгол YouTube-рууд эмэгтэй YouTube-рууд бай, эрэгтэй YouTube-рууд бай. Доор нь бол ингээл амар комментууд бас харагддаг болсон байлээ. Тэгэхээр Facebook-ын тэр амар хар негатив хүмүүс Монголд одоо юу лээ YouTube-д ороод ирчихсэн гэж бодогдоод байгаа. За ийм сэдвийг ер нь та бүхэнтэйгээ яриа гэж нэлээд удаан хугацаанд бодсон байхгүй юу? Өөрөө ч тиймэрхүү комментуудыг авдаг. Тэгээд өөртөөгөө адилхан зовлон туйлаад явж байгаа тийм Монгол эмэгтэйчүүдээ сошиал медиадаар хардаг учраас комментуудыг нь хардаг учраас би ер нь ярих ёстой сэдв юм байна гэж бодсон учраас та нартайгаа ярьдаа. Тэгээд зүгээр бараг л rant хийгээд өөрийнхөө сэтгэлийг л онгойлгосон гэсэн үг заяа. Өөрийнхөө үзэгчтэйгээ. Тэрнээс ч бол түрүүн хэлсэнчлэн миний бичлэгийг нь одоо үзээд тэгж амар хүмүүсийг шүүмжилдэг хүмүүс бол болон гэж байхгүй. Стил одоо миний доор бичээл ста ч юм уу наад муу Америктайгаа зайлаараа гэл явж байгаа. Тэгэл би чинь тийм хүмүүсээр өөрчлөгдөн гэж байхгүй. Би тэр хүмүүсийг өөрчлөх гэж чинь бичлэгийг хийгээгүй. Яг бол өөрчлөгдөн гэдгийг бол угаасаа өөрчлөгдөхгүй гэдгийг мэдж байгаа учраас зүгээр л rant хийх гэж бичлэгээ хийсэн, окей? За тэгээ та бүхэн энэ тухай юу гэж бодож байна? Ингэж хүмүүсийг тэг гадаад хүмүүстэй суусан хүмүүсийг ялангуяа эмэгтэй гадаад хүмүүстэй суусан эмэгтэйчүүдийг доромжлоод ингэж доош нь хийгээд элдвийн заран дуудаад явах ёстой зөв гэж боддгоо үгүй юу гэж бодож байна. Энэ сэдв дээр ер нь та нар юу гэж боддог вэ гэдэг тухайга доор коммент бичиж үлдээгээрэй, окей? За тэгээ та бүхэн маань бичлэг таалагдсан бол юу хийх мэдж байгаа байх like, тэгээ subscribe, за тэгээ миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай, окей? За ингээ хэдүүлээ дараагийнхаа шоу чадаараа уулзалтлаа. Түр баяртай.